За сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор бид цөмийн цахилгаан станцын талаар авч үзэж ярилцгаана. За тэгэхээр өмнө нь бол бид нар ярьсан. За хувийн холбоосын энерги гэдэг ойлголтыг ярьсан. За энэ дээр жишээ олгож ярих юм бол йод 127, протоны тоо 53, за нейтроны тоо 73. За энд бол цөмийн масс нь 126, 87 атом массын нэгж байна. За тэгэхээр энд бол цөмийн масс болон за тус бүрийнх нь протон нейтронуудын массыг тооцоход зөрүү масс гарч ирдэг. За түүнийг бид нар бол массын дефект гэж үзнэ гэж үзсэн. За тэгэхээр энд бол тус бүрийнх нь протон нейтроны массыг олоод нэмж гаргаж ирж байна. За энд бол цөмийн массыг хаслаа. Энд бол зөрүү масс гарч ирж байна. За энэ зөрүү массыг ерөөсөө бид нар 931.5 м-ээр үржүүлэхэд энд бол нийт одоо түүнээс сувран гарах сулрах энерги байна гэсэн үг. За энэ энергийг нь хэдүүлээ протон нейтроны нийт тоо буюу нуклоны тоонд хуваасныг хувийн холбоосын энерги гэж нэрлэж байгаа. Тэгэхээр хувийн холбоосын энерги гэдэг нь юу юм бэ гэхээр нэг нуклон бүрт ноогдох энергийг илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө энэ маань бол цаана 931.5 м-ээр яагаад үржүүлээд байгаа юм бэ гэхээр энд бол бид нар килограммыг за гэрлийн хурдны квадрат тэгэхээр метр квадрат секунд квадратаар бодох юм бол энэ жоул гарч иж байгаа. За тэгээд жоулыгаа бид нар электрон вольт руу шилжүүлж байгаа энэ бүх үйлдэлийг ерөөсөө шууд атом массынхаа нэгжийг яах нь шууд 931.5 м-ээр үржүүлэнгүүт нийт энерги хэмжээ болж байна л гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр энэ тоог бид нар 931.5-аар үржүүллээ. Тэгээд энэ шууд сулран гарах энерги хэмжээ болж байгаа гэсэн. За энэ бол холбоосын энерги гэж нэрлэдэг байгаа. Холбоосын энерги. За тэгээ холбоосын энерги бид нар яг өглөр 127-гийн нуклоныхоо тоод хуваачингууд нэг нуклонд ноогдох энерги буюу хувийн холбоосын энерги гэдэг ойлголт гарч ирсэн. За тэгээ хувийн холбоосын энергийн изотопуудын графикийг харуулах юм бол хамгийн тогтвортой изотоп маань юу гэдэг вэ гэхээр төмөр гэдэг. За тэгэхээр энэ дээр бол хүмүүс маань бол хагас задрал явагдсаар байгаа бүх изотопууд маань төмөр болно гэж бол үзэж болохгүй. Яг хөглөр цацраг гэдэгтэй изотопууд буюу илэрхийлэх хүнд цөмүүд бол тоор болон уранууд юу болдог гэхээр энэ хар тугалах дээр буудаг. Энэ хар тугалах дээр. Тэгэхээр зарим нь бол ерөнхийдөө бол хагас задрал явуулж болно. Эсвэл явуулахгүй ихэнх цөмүүд бол юу болдог гэхээр тогтвортой цөмүүд байдаг. Тэгэхээр бол бүгд чинь хувиран өөрчлөгдөж өөр изотоп болно гэж яах нь үзэх шаардлагагүй гэсэн үг. За цөмийн хуваагдт гэж байдаг. За энэ бол уран 92-235-ыг бид нар удаан нейтроноор өдөөгөөд нэгсний тогтворгүй цөм болгож өгч байгаа. За тэгээ энэ тогтворгүй болсон цөм маань бол яах вэ гэхээр масс нь ойролцоо хоёр өөр изотоп болж хөрнө. За масс нь ойролцоо гэхээр массыг тодорхойлж байгаа тоол 89-144. За ойролцоо 2 цөм болно. За тэгээд үүний урлын үр дүнд 2-3 нейтрон суран гардаг. 2-3. За энэ суран гарсан нейтрон маань бол хурдан нейтрон байдаг. За тэгээ хурдан нейтроныг удаашруулах замаар бол дахин урлыг бол явуулдаг. За энд байна. За энд бол удаан нейтрон бөмбөглөө. За тэгээд энд барий болон криптон үүсч. За энд бол яг нь гэхээр 2 нейтрон. За энд 3 дахь нейтрон үүсч байгаа. За ингээд энэ цаашаа дахиад өөр урааныг бөмбөгдөх юм бол юу болох вэ гэхээр энэ нь бол гинжин болж болно. За дахиад өөр нэгэн жишээ харуулж байна. Уран 92-235-ыг нейтрон бөмбөгдлөө. За энд массаар ойролцоо 93-141 RbCz гэсэн ийм нөхдөд үүсчин. За тэгээд энд бол юу үүсч байна вэ гэхээр 2 ширхэг нейтрон. За түрүүн ярьсан 2-3 нейтрон гэж ярьсан бол энд 2 нейтрон үүсчин. За тэгээд мэдээж цөмийн урлын үр дүнд бол ихэнх дандаа гамма цацраг бол дагалдан явагдчихдаг. За тэгвэл энд урлын өмнөх болон дараах хоёрын хооронд бол массыг тооцоод үзэх юм бол массын зөрүү гарч ирнэ. За тэр массын зөрүүгүүд бид нар массын дефект гэж нэрлэж байгаа. За тэгээд ийм килограмм масстай хэмжээний үнийг атом массын нэгж рүү шилжүүлж чинь. За тэгээд энэ массын дефектийг бид нар
одоо C квадратаа үржүүлээд бодох юм бол энд бол холбоос энерги гарч байна. За тэгэхээр өнөөх 931.5 гэдэг утгатаа үржүүлэх юм бол шууд яах вэ? М гарч ийнэ гэсэн үг. За тэгэхээр сугран гарсан энерги маань суларсан энерги 181.14 м болно гэсэн үг. За энд гинжин уруулыг харж байна. За энд бол хамгийн анхны уруул явагдлаа. Уран нэг бөмбөгдөнгүүд энд 3 ширхэг нейтрон үүсэж байна. За 3 ширхэг нейтроноос нэг нийш явчлаа. За дараагийнх нь мөн өөр ураныг бөмбөгдөөд за ингээд 2 3 за энэ дахиад дараагийнхаа бөмбөглөө гэх мэтлэнгээр бол энэ бол ингээд хязгааргүй өсөх боломжтой болчихж байгаа. Ингээд дараагийнх нь 1 байсан бол 2 эсвэл 3 болчихж байгаа. За 2 нь цаашаага 3 болж болно гэх хэмжлэнгээр яах нь. Ингээд ургуулгын маань бол тасралтгүй хүч явждаг. За энийг бидний үс нэрлэдэг. Тэгэхээр гинжин уруул гэж нэрлэдэг. За энэ гинжин урууллыг бол ийм жолоодлоггүй явуулчих юм бол энэ бол цөмийн бөмбөг болж өгдөг. Энэ бол цөмийн бөмбөг болчихно. А бид нар үүнийг жолоодлоготой явуулчих юм бол энэ бол өөрөө юу болчих вэ гэхээр нэгснээ өдөртнө гэсэн үг. Өдөртөх юм бол энэ нь реактор болчихж байна л гэсэн үг. Тэгэхээр үндсэн уруулын процесс нь ерөнхийдөө яг адилхан. За нэгдэх уруул гэж байдаг. За одоо чи наран дээр бол нэгдэх уруул явагддаг. За D3 болон тритиумуд бол нэгдээд юу болж байна гэхээр өөрөөсөө их масстай үүсэж байгаа. Тэгэхээр энд 3 2 гэдэг масстай нөхдүүд маань нийлээд 4 гэдэг масстай нөхөр үүсэж байна. Тэгэхээр бол энэ их масстай болчихж байгаа учраас энийг бид нэгдэх уруул гэж ангилдаг. За хуваагдах уруул маань бол өөрөөсөө бага масстай бөмбөд болж хуурж байгааг түрүү харуулсан. За тэгвэл нэгдэн гэдэг нь бол яах вэ? Энэ хоёроосоо аливаалах их масстай болчих юм бол энийг бид нэгдэх уруул гэж нэрлэдэг цөмийн. За тэгээд энд бол яах вэ гэхээр энерги сугран гарч ирж байна. За тэгэхээр бол бидний одоо судалгааны зорилго бол бас юу вэ гэхээр наран дээр болж байгаа процесс буюу нэгдэх уруулыг бол үүсгэх орлох бол судалгаа явагдаж байгаа. За энд бол D3 болон 2 D3-нууд нийлээд за гели болж байгааг харуулж байна. Гели 2 3 гэсэн изотоп. За өмнөхөөс бол арай өөр цөмийн уруул байна. За энэ дээр ингээд массын зүрэг тооцоод үзэх юм бол энд бол уруулын өмнөх болно дараахыг харуулж байна. За тэнгууд уруулын өмнөх нь уруулын дараахаас их байгаа учраас энд бол юу гарч ирж байгаа гэхээр дельта m гэсэн нөхөр гарч ирнэ гэсэн үг тэнцвүүлэхэд ингээд тэнцүү болгох. За тэр массыг бол бид нар массын тэвхэгд гээд за түүнийг C квадратаар үржүүлэх юм бол юу гарч ирж байна вэ гэхээр холбооцсон энерги гарч ирж байгаа. Тэгэхээр ийм хэмжээний энерги юу гарч ирж байна гэхээр суларна гэсэн үг. Тэгээд өнөөх 931.5 м-ээр үржүүлэл гарч ирж байгаа. За энд бол мэдээж бол МЭВ-ийг хуваах нь атом массын нэгж гэдэг. Нэг атом массын нэгжид ийм МЭВ энерги байна гэсэн үг. Тэгээд хураагдаад ийм МЭВ үүсэж байгаа. За тэгэхээр бол хүмүүн цөмүүд бол ихэвчлэн нэгдэх уруул явуулдаг. За хүн цөмүүд бол хуваагдах уруул явагддаг. За ингээд үзэх юм бол энд бол доктортой цөмөөс хоёр тишээгээ нэгдэх болон хуваагдах уруулууд харуулж байна. За уран 92 238 болон уран 92 235 гэдэг бол байгаль дээр оршин байдаг. За нийтдээ бол 99.3% нь бол уран 92 238. За уран 92 235 нь бол 0.7% оршин байдаг. За ураны олборлолтод бол бидэрт юу хамаатай вэ гэхээр энэ уран 92 235 бол илүү чухал үргийг гүйцэтгэдэг. За энэ нь бол цөмийн уруулыг бол явуулдаг бөгөөд эндээс гаргаж авсан энергийг бид нар ашигладаг гэсэн үг. За тэгэхээр бол ураны олборлолтын бол 37% эдгээр улсууд эзэлж байна. 30% Канада, Австрали, Африк, Америк. За бидний өмнөд хөрш болох Хятад улс бол 3-аас 4% олборлолтыг бол эзэлдэг байгаа. Энэ бол дэлхийн нийтдэх нийт олборлолтын хэмжээг тодорхойлж байна гэсэн үг. За шар нутаг гэж ярьдаг. За энэ ураны цэвэр эслийг агуулсан. За энэ ураны цэвэр эсэлт бол саяны ярьсан уран 92 235, уран 92 238 байж байна гэсэн үг. За энэ ураны баяжуулалт гэж яригддаг.
За уран баяжуулна гэдэг маань бол саяны шар нутгаас бол бид нар уран 92235-ыг ялгаж авах аргыг хэрэгэлдэг. За энд бол юу байна вэ гэхээр шар нутгийг бид нар хий болгож авч байна. За энд ингээ харах юм бол улаан цэнхэр гэсэн спотод байгаа. За энэ улаан нь бол юу юм бэ гэхээр бол 92235 харагдаж байна. За энэ хөх нь бол уран 92238. Тэгэхээр бол мэдээж байгаль дээр бол 238 их гэдэг гэсэн. Тэгэхээр бол энд бол 0.7% нь өнөөх 235 байгаа гэсэн үг. За тэгэхээр энд бол центрифугд оруулаад эргүүлэх замаар буюу их масстанууд нь мэдээж 238 бол их маста болчихж байгаа. Их маста учраас энэ гадна талын ирэмгээр ингэж тунж байгааг харуулж байна. За тэгэхээр энд ирэмгээр тунж яхад нь бол энэ талаас нь соруулаад нэгсний энэ хий хэлбэрээс нь бид нар 238-ыг ялгаа авчихна гэсэн. За мэдээж бага мастанууд нь л эргэлтэнд бол энэ дотор талаар нүүсэн. Тэгэхээр энэ дотор талд нь одоо соруулаад гаргаж авах юм бол эндээс юу гарч ирдэг вэ гэхээр 235 гарч иж байна гэсэн. За нэг бид нар цөцгийг хүртэл бас нэг ийм хүмээгээр эргүүлэх замаас гаргаж авч ялгаж авч болдог. За тэгэхээр энд бол ураны олболтыг харуулж байна. 0.72% нь 235. За бидний хэрэгэлдэг реактор байна. За реакторт бол 3.5% 92238-ыг ашигладаг. За цөмийн бөмбөгт бол яадаг вэ гэхээр 90% хүртэл баяжуулсныг ашигладаг. За энэ бол ураны шар нутаг байна. За энэ ногоон нь бол юу юм бэ гэхээр уран 92235-ыг харуулж байна. Тэгэхээр ийм бага түгэлттэй байна гэсэн үг. За тэгэхээр баяжуулна гэдэг маань бол юу болж байна вэ гэхээр энэ уран 235-ын концентрацийг ихсэж байна гэсэн үг. За ингээд 4% боллоо. Тэгэхээр энэ нийт хэмжээний 4% нь 235 болж байна гэсэн үг. За 90% боллоо гэхээр юу болж байна вэ гэхээр ихэнх нь уран 92235 болж байна гэсэн үг. Нэгсний 90%. За үлдсэн 10% нь бол 238 байна гэсэн үг. За энд бол ураны түшийг бол харуулж байна. Уран 235 маань энд байна гэсэн үг. За тэгэхээр цөмийн цахилгаан станцын ерөнхий ажиллах зарчим бол яадаг вэ гэхээр мэдээж саяны уруул явуулна. Уруулаас бол маш хэмжээний эрчим хүч буюу дулаан ялгарна. За тэр дулаанаар бол бид нар энд бол усыг халаана. За тэгээ халсан ус маань бол уур хэлбэрээр буюу маш өндөр даралттайгаар энд бол турбиныг эргүүлнэ. За энэ турбин эргэснээр яах вэ гэхээр энд генератор эргэнэ. Генератор ирэхээр энд цахилгаан эрчим хүч гаргаж авна. За тэгээд турбиныг эргүүлсэн энэ халуун ус маань бол мэдээж хөрвүүлжийн системд л ажиллана. За тэгэхээр одоо бидний цахилгаан станцын хажууд дандаа том яндан байдаг. За энэ бол уураар одоо доош нь цацах маягаар халуун усны уурууд бол конденсатлагдаж хөрөх замаар ингэж бол буцаагаад хөрвүүрийн систем нь ажиллаж ингэж явдаг байна. За энэ ерөнхий систем бол мэдээж нүүрсэн цахилгаан станц дээр хүртэл яг адилхан. Нүүрсийг халаалаа, халуун буцалсан уурууд бол яадаг вэ гэхээр дахиад турбиныг эргүүлнэ. Тэгээд турбиныг эргүүлсэн уур маань дахиад энд хөрвүүрийн систем дээр очино. Дахиад бидний дулааны цахилгаан станцын хажууд бас мөн адил ийм том яндан байгаа. За яг энэ хэсэг дээр бол тэр яндан маань оршин байна гэсэн үг. Тэгэхээр тэр том яндангаас гарч ирж байгаа нөхдүүд бол утаа биш яах нь уур байх нэ. За гинжин уруулыг бол явуулахад бол түрүүн удаашилсан одоо нейтроныг ашигладаг гэсэн. За түүнийг удаашруулахын тулд бол юу аж вэ гэхээр ус болон графит ашигладаг. За энэ орчин бол нейтроныг удаашруулна. За энд сава байна. За энэ сава нь бол яадаг вэ гэхээр нейтроны шингэн. За тэгэхээр энэ нь бол ингээд хавхлаг бол одоо дээшээгээ болцлоо байх буюу энэ үед бол хоорондын одоо энэ зай ихсчих юм бол эрчим хүчийг бол илүү их үйлдвэрлэнэ гэсэн үг. За энийг доошлолоо дарах юм бол ингээд хаалт үүсчих юм бол одоо эрчим хүчийг гаргах хэмжээ нь бол багасна гэсэн үг. Тэгэхээр бол энэ хавхлагыг нээж хаах замаар одоо нэгсний цөмийнхаа реакторын гаргах эрчим хүчийг ихсгэж багасгаж болдог. Нэгсний усан цахилгаан станц шиг хэрэглэгчтэй тохируулан одоо цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж болно гэсэн үг. За энд бол уран 92235 бол
гинжин уруулыг харуулж байна. За тэгэхээр бол хурдан нейтронд яваад өнгөрлөө. За өдөртөх саван дээр бол яг үгээр нэг урлын үр дүнд гарч ирсэн нейтрон маань одоо сарнин тогтож байна гэсэн үг. За энд бол ихэвчлэн юу ашигладаг гэхээр боорыг ашигладаг. Шингээлтийн чадвар сайтай. За тэгээ удаан нейтрон маань энд бөмбөгдөөд за тэгээд энд бол яг нь урал явуулдаг. За тэгэхээр энд бол юу юм бэ гэхээр нөгөө нэг бидний яригадаад байгаа цөмийн хог хаягдал гэдэг ойлголт чинь гарч ирдэг. Энэ бол. За тэгээд эндээс бол бид нар дахиад нейтронд үүснэ. Тэгээд түүнийгээ цааш нь бол удаашуулна. За цаашаа нөгөөх нь энэ өдөртөх саванда шингэн гэх мэтлэгээр яг нь гэхээр бид нар гинжин уруулыг удирдлагатайгаар явуулах замаар энэ реакторыг ашиглана гэсэн үг. За энд бол цөмийн цахилгаан станцыг харуулж байна. За Америкийн нэгдсэн улсад бол 100 орчим цөмийн цахилгаан станц байдаг. За энэ бол ойролцоогоор нийт эрчим хүчнийхээ 20% хангадаг. За мэдээж бол альва хэрэглэгддэг төхөөрөмжүүд бүх одоо юмуд бол өөрийн гэсэн насжилттай байдаг бол цөмийн реакторын ажиллах хугацаа бол ойролцоогоор 60 жил байдаг. Тэгэхээр одоо барьсан цөмүүд одоо реакторууд бол яг уу гэхээр хугацааны турш бол багаснаа гэсэн үг. Шинээр барихгүй л байх юм бол реакторын тоо бол багасаад байна гэсэн үг. За Миннесота мужид цөмийн реакторыг харуулж байна. За эдгээрүүд ингээ харах юм бол за энд бол гол реакторууд нь байна. За энд бол хөргүүрийн систем бол за энд нууран дээр бас хөргөж болдог. Тэгээд одоо иргэн тойронд нь бол дандаа энэ усыг бол бас ашигладаг. За энэ усыг бол цацраг гэдэг гэж бол бас айгаад байхгүй. За эдгээрүүдийг бол мэдээж цацраг идэвхтэй хэсгүүдийг бол усыг бол шууд ил одоо хамаагүй гаргаад байдаггүй. За цөмийн хаягдал. За цөмийн түлшийг бол цахилгаан үйлдвэрлэхэд бол үр ашигтай ашиглаж чадхаа болохуд ашиглагдсан цөмийн хаягдлыг зайлуулах шаардлагатай болдог гэж. За тэгэхээр бол эдгээрүүд нь бол юу юм бэ гэхээр цөмийн хаягдлууд байна. Саяны одоо чинь урлын үр дүнд үүсэж байгаа изотопууд. За эдгээрүүд нь хагас задрал явуулаад буюу ийм хугацаануудыг өнгөрөөсний дараа аюулгүй болно гэсэн үг. Тэгэхээр энэ одоо нөхдүүд маань бол юу юм бэ гэхээр хэдэн сая жил хадгалах одоо шаардлагатай, аюулгүй хадгалах шаардлагатай гэсэн үг. За үүний дараа бол ямар нэгэн одоо эндорганизм болон бусад одоо зүйлсүүд бол нөлөөлөх боломжгүй болчих. За яагаад эндорганизмд нөлөөтэй болоод байна гэхээр хүний ДНХ-д хүртэл өөрчлөлт оруулах боломжтой гэдгээр бол хамгийн аюултай гэж яригадаад байгаа. Гэтэл биологийн салбарт бол ДНХ-ийг бас өөрчлөх замаар бол дэлхийн нийтэд бол тулгараад байгаа асуудлыг шийдэж байгаа. За жишээлбэл ДНХ өөрчлөлтөнд орсон будаа мэдээж шавар шавханд ургадаггүй байлаа гэхэд тийм будаа гаргаж авах технологиг дахиад энэ цөмийн технологи олгож байна гэсэн үг. За цөмийн хаягдлыг бол яаж хайдаг вэ гэхээр энд бол ашигласан түлшийг бол эхний 5-10 жилд бол усанд хадгална. За энд бол хөргөх зорилттой. За тэгээ хөрсний дараа бол ийм аюулгүй савнд хийж хадгалагддаг. За одоогийн байдлаар бол тухайн хэрэгэлсэн реакторынхаа орчин бол 95% бол тухайн станцтай ил задгаагаар ингэж хадгалж байгаа. За мэдээж нөгөө нэг далд хэлбэрээр хадгалах гэсэн төслүүд байдаг. За энэ нь бол мэдээж газрын одоо байдалд бол газар хөдлөл болон бусад юмудаас бол хамаарат байхгүй маш тогтвортой тийм газар бол хадгалах шаардлагатай байдаг. За энд бол ЮКО болонд бол 300 м-ийн гүнд ухсан ийм цөмийн хог хаягдлыг хаях ийм төслийг харуулж байна. За мэдээж энэ бол ямар нэгэн байдлаар бол орон нутгийн янз бүрийн улс төрийн байдлаас болоод бол энэ үйл ажиллагаа 2015 онд зогссон байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн ажиллаагүй түр ингээд төслөн зогссон байгаа. За цөмийн хог хаягдлыг ерөнхийдөө бол яаж зайлуулах вэ гэдэг ийм санаанууд байдаг. За бүр сансарт гаргах юм санаа хүртэл гаргаж ирсэн. Мэдээж бол энэ бол маш өндөр зардалтай. За тэгээд энэ өндөр зардалтаас гадна яг нисчих үедээ тесрэх юм бол тухайн бүх орчныг бол
бохирдуулах өндөр эрсдэлтэй учраас бол энийг бол хориглосон. За тэгээ одоогийн байдлаар бол бид нар бол хамгийн аюулгүй хэрэгжилж байгаа энэ бол яг ил задгаа газар дээр ингэж бол хадгалж байгаа. За тэгээд чулуу хайлуулах гэдэг юмд бол практикт одоо хэрэгжээгүй байна. За хавтгай тектоник хатангуудын нэвтрүүлүүрт хаях гэж байна. За энэ бол олон улсын гэрээр хориглосон Америкийн нууц улс энийг судалж үзсэн байх нь. За далаа руу зайлуулах. За далаад бол та сонсч л байсан баг. Эдгээр улсууд бол Бельги, Франц, Герман, Америк гэсэн улсууд бол энийг хэрэгжүүлсэн. За тэгээд олон улсын гэрээгээр бол энийг бол одоогийн байдлаар бол хориглосон байгаа. Далайн ёроор хаях гэдэг. Энийг бас хориглосон. За судалж үзсэн. За мөсөнд аврахад буслах гэдэг. За энэ бас одоогийн байдлаар хориглосон, татгалцсан байгаа. За гүний хөдөлт шахах гэдэг. Энийг бол Оросын холбооноос хэрэгжүүлсэн. За энийг бол яг одоо бас хэрэгжүүлж үзсэн гэсэн үг. За тэгэхээр бол энд яригадаад байгаа газар дээр байгаа нь бол 95%. За тэгээ үлдсэн байдал нь бол юу болчихно вэ гэхээр хэрэгж болсон энд чулуу хайлуулах, энд хэрэгжээгүй байна. Далаад хайсан. Тэгээд гүний хөдөлт шахах энэ хоёр дээр бол үлдсэн 5% байна гэсэн үг. За цөмийн нэгдүх уруулыг бол эрчим хүчний их үүсвэр болох буюу наран дээр болж байгаа уруулыг одоо гаргаж авах ийм технологи яригдж байгаа. За энэ технологи нь маш хүчтэй суран зан орны тусламжтайгаар бол хянаж чадах боломжтой. Нэгээс нь шууд ингээд задлаад алга болгочих тийм боломжгүй гэсэн үг. Тэгэхээр маш хүчтэй суран зан орны нөлөөгөөр бол энэ плазм буюу ионыг барих боломжтой ийм технологи яригдж байгаа. За энэ технологи маань бол ерөөсөө хиймэл нарны одоо уруулыг явуулах зорилготой гэсэн үг. За энд бол дэлхий дээр цөмийн нэгдэх уруулыг бол үүсгэх бол хамгийн хэцүү байгаа. За яагаад хэцүү вэ гэхээр бол маш их өндөр даралт хэрэгтэй, өндөр температур хэрэгтэй. За тэгээд энд уруулыг харуулж байна те. За ингээд бол ийм хэмжээний мэв энерги ялгарч гарч ирнэ. За тэгээд энэ юугаараа давуу талтай юм бэ гэхээр бол хаягдал бараг байхгүй. Энергийн нэгт нь урааныхаас 3-4 дахин их. За тэгээд цөмөн бөмбөг хийх боломжгүй. Яагаад тэгэхээр энийг бол дуртай газараа ингээд гинжин уруулыг явуулчих боломжгүй гэсэн үг. Тэгэхээр бол бид нар ийм шууд эрчим хүчний тодорхой лабораторид ашиглах боломжтой гэсэн үг. За тэгээд усал байгаа юм чинь бидэрт бол яах нь вэ гэхээр D3 болон трити бол байна гэсэн үг. Тэгэхээр бол нөөц болцоо бол маш их байна гэсэн үг. Уран бол мэдээж бол яах вэ гэхээр тодорхой олборлох хэмжээтэй нөөцтэй болчихж байгаа. Тэгэхээр түүний хажууд бол энэ бол яах нь вэ гэхээр нөөц бол маш их болчихж байна гэсэн үг. За 2 жилийн өмнө бол Хятад улс бол 403 секунд буюу 6.7 секундын хугацаанд минутын хугацаанд 100 сая Цельсийн температуртаа уруул явуулж чадсан бөгөөд энийг тогтвортой барьсан. За энэ бол мэдээж хамгийн сүүлийн чанартай одоо нарны дээр болж байгаа процессын уруулыг лабораторийн орчинд удаан барьж чадсан гэдгээр яах нь шин рекорд тогтоосон. Ийм зүйл болсон.